Дейл Карнегийн номыг бол маш олон хүмүүс мэддэг. Тэр дундаа хэрхэн найз нөхдөд татаж бусдад нөлөөлөх вэ гэх ном бол бүр хитрхи их алдартай. Одоогоос бараг 100 жилийн өмнө бичигдсэн ном олон шилдэг бизнесмэнүүдийн ширээн ном байсаар ирсэн. Уг ном дээр бол товчхондоо манлайлалын талаарх зарчмууд бичигдсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бусдыг өөртөө татах 3 суур зарчмыг онцлоод та бүхэнд хүргэх болно. Манлайлагч болох, бусдыг өөртөө татах, харизмтай байх гэх мэт бизнес ажлын ур чадвараас гадна миний хувьд бол хамгийн гол нь бусдыг ойлгох, хүнтэй зөв харьцаж сурах гэх мэт хүний суурь зан характерын талаар маш олон зүйлийг сурдаг. Гол агуулгатай орохоос өмнө энэ удаагийн дугаарыг сайн скорын тусалцаатайгаар та бүхэнд хүргэж байна. Credit scoring буюу зээлийн зэрэглэлийн оноо гэж байдаг. Тэгвэл сайн скор маань Америк нэгдсэн улсын FICO скортай хамтраад уг онооны системийг өнгөрсөн 9 сараас Монголд хэрэгжүүлж байжээ. Ингэснээр энийг үзэж байгаа та олон бүх хүмүүс өөрсдийн гэсэн 300-аас 850 оноотой болсон гэсэн үг. Уг оноо нь таны зээлж хэргийг хэлж, хүртээмжийг нэмэгдүүлэх ба хамгийн гол нь таны санхүүгийн салбартыг илэрхийлнэ. Та сайн скор аваад татаад эсвэл e-Mongolia платформоор дамжуулан зээлж зэрэглэлийн оноо FICO гэж хагаад өөрийн оноогоо шалгах боломжтой байгаа шүү. Баяр хүргэе. Таны зээл гарах боломжтой боллоо. Баярлалаа. Мөрөөдлөө биелүүлэх оноондоо хүр. Дейл Карнеги. Хэрхэн найз нөхдөд татаж бусдад нөлөөлөх вэ? Нэгдүгээр зарчим. Бусдыг шүүмжлэхгүй, бусдыг гоочлохгүй, бусдад гомдлохгүй. Үндсэндээ бол хүнийг загнаж болохгүй гэсэн үг. Ямар ч адуус шиг хүн байлаач эцэст өөрийгөө өмгөөлөх мянган шалтгаантай байдаг. Дейл Карнеги бол товчондоо ингэж үздсэн. Энэ ертөнцийн бүр хинч өөрийгөө ямарваа нэг үйл явдалд 100% буруутай гэж боддоггүй. Тэнд үргэлж ямар нэгэн шалтгаан байдаг. Номын хамгийн ихэнд Францис Туган Краулиг их алуурчин жишээ гарч ирдэг. Нөхөр 3 сарын хугацаанд дор хаяж 5 хүнийг будаж авсны дараа цахилгаан сандал дээр үхлийн ялаа хүлээхийн өмнөх түүний сүүлийн үг бол хийсэн үйлдэлтэй харамсах логт биш байсан. Тэр юу гэж хэлсэн бэ гэвэл би зүгээр өөрийгөө хамгаалсныхаа төлөө яагаад үхэх гэж байгааг ойлгохгүй байна гэж. Чин сэтгэлээсээ Дейл Карнеги алуурчнаас ахуулаад зөв шударга явсан цэргийн генерал хүртэлх маш олон үний жишээг ном дээр дурддаг. Нэрэл бодоод үзэхэд бид нар хизээч нэгэн загнуул шүүмжлүүллээгээд 100% буруугаа хүлээнэ гэж байдаггүй. Хамгийн сүүлд та хизээ хүн загнуул зэвлүүлсэн бэ? Тэр үе санах гээд үстэй. Хөөх, нэрэл миний буруу шүү дээ гэж бүр ямар ч хэрэгэлцээгүй бодсон уу? Хэрвээ цагаасаа хоцорч очсон бол унтаж мунтчаагүй л бол замын төгжрөл, цагдаа урсгалахаас энтергээл толгойн аль нэг буланд өөрийгөө хамгаалах бол цугдаг л байхгүй юу? Тийм болохоор хэрэг хүний хүснээр удирдмаар байгаа юм бол загнах гэдэг бол хамгийн үр дүнгүй арга хэрэгсэл. Загнаж зэмлээгээд тэр бол хэнд ч ашиггүй. Загнуулсан ухаараа далдаагаа засна гэж бодож байвал тэрэн шиг удлаа юм бол байхгүй. Хэн буугаад ч өөрийгөө өмгөөлөх ямар нэгэн шалтгаан байж л байдаг. Иймээс бусдыг шүмжлэхийн оронд бусдыг ойлгох гэж хичээе. Ямар учир шалтгаантай болоод тэр хүн тийм үйл гарах болсон бол ингэж бодож сурах нь хамаагүй ирээдүйтэй байх нь гарцаагүй. Бүхнийг мэднэ гэдэг бол бүхнийг өршөөнө гэсэн үг. Бурхан хүртэл хүнийг өгсөний дараа л ялдаг. Би яг одоо энэ подкастаа бол Таиландаас бичиж байгаа. Энд ирээд 2-3 7 тасралтгүй интим Muay Thai гээд Thai kickboxing зодооны урлагаар хичээлж байгаа. Манай багш бол үнэхээр найрсаг. Магтан, дэмжин, урам өгнө, усаа за одоо болно. Тэгээ ганцхан минут амарчих гээд л. Тэг тусам хүн чинь улам хичээмээр санагдаж байгаа юм чинь. Би аль хэдийн их хязгаартай хүрсэн байсан ч урам ороод за дахиад жоон багштай үзнэ гэдэг байгаа юм чинь. Монгол би боксер хэсгээ хичээлэхдээ бол үнэхээр их шантарсан. Ус уулахгүй, амраахгүй, загнан, ойрлон, зэмлэн. Тэгэл за ярьшиг гэд байсан доо. Сургуулийн өмнө жил бас яг адилхан. Манай үед бол загнуулж, зодуулж тэгж сурдаг байсан. 10 жил багштай алуулахгүй тулд л хичээлээ хийнэ гэхээс өөрөө хүсэж хичээлээ хийсэн дурсамж бол над үндэ байдаггүй. Ажлын талбартаа ч гэсэн тэр ааштай менежерээс болоод нэг алба бүр тэр чигтээ явах нь яваа шилжсэн тийм тохиолдолд ч би мэднэ. Хэрвээ ажил дээр магтахаас илүү их загнадаг юм бол яг одоо наад цангаа хаяал гэж хэлээ да. Юутач ямар ч талбар дээр байсан хүнийг шүүмжлэх бол богино хугацаанд үр дүнгээ өгч болох ч урт хугацаанд хүнийг өөртөө байлгаж чадахгүй гэдгийг ойлгох нь чухал. Хоёрдугаар зарчим. Бусдыг чухал гэдгийг мэдрүүл. Хүнийг удирдах ганцхан нууц арга байна гэвэл энэ бол өөрөө хийх хүслийг нь өдөөж өгөх. Тухайн хүн юу хүсэж байна? Үүнийг нөхөх хэрэгтэй. Тэгэхээр хүн үндсэндээ юу хүсдэг вэ? Алдарт сэтгэл судлаач Зигмунд Фройд ингэж үзсэн.
Хүний аливаа үйл хөдөлгөөнд дараах суур хоёр хүчин зүйл хөдөлгүүр болдог. Биеийн хүсэл болон эрх мэдлийн хүсэл гэж. Өөрөөр хэлбэл бусдад хүлээн зөвшөөрөх хүсэл гэсэн үг. Өөрийгөө чухал гэдгийг мэдрүүлэх хүсэл гэсэн үг. Яагаад өнөөдөр сошиал медиа ингэж хөгжсөн бэ? Яагаад гэр бүлийн аялал зугаалгаа пост стори болгоод хүмүүс оруулаад байна вэ? Яагаад зүгээр чимээгүй амьдарч болохгүй байна вэ? Бусдад ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөх гэж. Тин нэгэнд өөрийгөө чухал гэдгийг мэдрүүлэх гээл байгаа юм. Бас нэг алдартай сэтгэл судлаач Уильям Джеймс хүний төрлөх шунал хүслээс хамгийн хүчтэй нь бусдад хүлээн зөвшөөрөх хүсэл гэж дүгнэсэн. Энэ хүсэл байхгүй байсан бол хинч цахилгаан нээлт хийхгүй, хинч онгоц зохион бүтээхгүй, хинч сансарлуу нисэхгүй байсан байх. Энэ хүсэл бол тэгтлээ их хүчтэй. Магадгүй амь наснаас ч илүү хүчтэй. Жил болгон Эверест уулын ориглыг 1000 орчим хүн амь насаа эрсдэл оруулан байж зорддог. Тэр хүмүүс уулын оргил дээр гараад нутагтаа хараад энэ тухайга хинт ч хуваалцахгүй байна гэж байх уу? Мэдээж дуртай зүйл нь байж болох ч амь насаа эрсдэх энэ эрсдлийн цаана яг юу байна вэ? Хин нэгэн чухал бөгөөд өөрийгөө онцгой гэдгийг мэдрүүлэх гэж. Хэрвээ тийм бол та бусдад энэ мэдрэмжийг өгч чадах хүн болвол бүр ямар их хүчрэх байх бол 19-р зууны дэлхийн хамгийн баян байгууллагын гүйцэтгэх сахирлаар томилогдсон Чарльз Шва гэдэг хэрхэн байдаг. Нөхөр уул уурхай үйлдвэрлэл ашигт малтмалын талаар тийм сайн мэдлэггүй. Гэтэл тухайн үед дэлхий дээрх хамгийн өндөр цалин авдаг хүн болсон. Тэрээр дараах үгийг хүлээсэн байдаг. Надад бусдын хүсэл эрмэлзлийг төрүүлэх онцгой ур чадвар байдаг. Энэ бол миний хувьд юугаар ч орлуулахгүй эрдэнэс. Хүнийг хөгжүүлэх хамгийн сайн арга сан бол магтаж, урам өгөх. Удирдлагаараа зэмлүүлэх шиг амбицийг хөнөөх гай өөр хаач үгүй. Би хизэж бусдыг шүүмжилж байгаагүй. Таалагдсан зүйл байвал чин сэтгэлээсээ урам өгч, харамгүй дэмждэг гэж. Джон Рокфеллерийг та бүхэн мэдэх байх. Газрын төсний хаан. Түүний хамтрагч Эдвард Бэдфорд гэх нөхөр Өмнөд Америкт маш том хэмжээний хөрөнгө оруулалтын алдаа гаргаж компанид асар том хөрөл авчирч байсан. Иргэн тойрны хүмүүс нь энэ алдаанаас болоод Рокфеллерт зэмлүүлэх байх таа гэж бодож байсан чинь нөхөр түнд ийм их хэмжээг эргүүлж татсан чинь гайхалтай сайн ажил байна гэж хэлсэн гэдэг. Иймээс бусдад талархах, сайхан үгс хэлэх, магтах гэдэг бол хүнийг удирдах хамгийн зөв арга бөгөөд харизмтай хүнд зайлшгүй байх ур чадвар. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг хүн үгээрээ бусдыг өөртөө татдаг. Тухайн хүнийг чухал гэдгийг мэдрүүлэх сайхан үгс гэдэг ямар ч харилцааг бэхжүүлж чаддаг. Бид өөрсдөө өдөр тутмын жижигхэн өөрчлөлт, хичээл зүтгэл, чармайлт, сэтгэлийн маань ойлгодог тийм хүн татагддаг. Иймээс дараа хин нэгэнд найз нөхөд, эхнэр нөхөр ажлын хамт олон кофе шопын ажилтнууд хинд ч хамаагүй сайн талыг нь анзаарах гэж үзээрэй. Тэгээд тэдэнд сайхан үгс хэлээд үзээрэй. Чи өстө өдөр болон гоё уцалдаг шүү. Харилцаанд төчний чармайлт чинь үргэлж талархдаг шүү. Чиний бэлдсэн материал бүр ямар хиймсгэстэй байсан гэж бодно. Өөх ямар гоё харилцаатай юм бэ? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сэтгэл буусан үгийг хэлэхэд л болно. Тэгээд энэ үгийг би санаж авах хэрэгтэй. Чи энэ замаар ганцхан удаа алхах болно. Тийм учраас хүний төлөө болох зүйлсийг, хүнд хэрэг болох зүйлсийг яг одоо хий. Дараа гэж хойшлуулж болохгүй. Учир нь чи энэ замаар дахиж хэсэж алхахгүй. 3 дугаар зарчим. Бусдын өмнөөс удах. Энэ зарчим бас маш энгийн. Тэгсэн хэрнээ ихэнх хүмүүс ухамсарлагдаггүй. Загас барих гэж байгаа бол уурганд нь өөрийн дуртай болоо биш, загасны дуртай хоолыг хийж өгөх ёстой. Харамсалтай нь амьдрал дээр бид өөрийн дуртай хоол дээр л анхаарлаа хандуулад байдаг гэж Карнеги бичсэн. Өөрийн дураа нэг тавих нь хүүхдийн зан чанар. Мэдээж бид төрөл бүрийн зүйл татагдаж, дурлаж, шундаг. Энэ насан туршдаа тийм байх. Гэтэ өөрөөс нь өөр хинт ч таны сонирхол хамаахгүй. Учир нь бид өөрсдийгөө бодоод хитрхи завгүй байдаг юм. Тийм учраас хэн бусдын өмнөөс бодож чадна. Хэн бусдын хүсэл сонирхлыг мэдэрч чадна. Хэн бусдын мэдрэмжийг анзаарч чадна. Хэн бусдад юу хэрэгтэй мэдэж чадна. Тэр хүн бусдыг удирдах чаддаг. Америкийн сэтгэл судлаач Harry Overstreet ингэж бичсэн байдаг. Хүний үйл хөдлөл сэтгэл доторх хүсэл шуналаас үүддэг. Иймээс бусдыг удирдах нэгэн бусдын доторх хүсэл шуналыг хүчтэй өдөгч нэгэн байдаг. Өмнө жил миний ажилладаг сайн дурын байгууллага дээр маань найз маань цусны донор болох талаар ярьжсэн юм. Тэр та нар цус өгөөч ээ. Дутагдаж байна штэ гэж огтон жилээгүй. Эрэгтэй хүн цусаа өгөх нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар л ярьсан. Тэр болтол цусны донор болох ямар ч сонирхолгүй байсан надад эрүүл мэндээ сайжруулах гэсэн шинэ хүсэл хэрэгцээг үүсгэж чадсан. Өөрт юу хэрэгтэйг биш нөгөөнд юу хэрэгтэйг бодох гэдэг бол борлуулалтын хамгийн суур ойлголт.
Даанч харамсалтай нь их хүмүүс мэддэг мөртлөө хийдэггүй. Зөвхөн энэ бизнесийн харилцаан дээр бус өдөр тутмын энгийн харилцаан дээр ч гэсэн муу айдлын чадвар маш их чухал. Хуучин тамхинд орсон бол турсгын хуулдал зодлоо гэд нууцаар татжил таарна. Үүний оронд тамхи хүний биед ямар гайтай бөгөөд ирээдүйд сагсчин болно гэсэн мөрөөдлийг хэрхэн үгүй болох талаар ярьж өгөх ёстой. Хэрвээ найз зөвхөн найз залууч нь өөрийг чинь хаяад явсан юм бол та дунд хүснийг нүгч чадаагүй л гэсэн үг. Өөрийн зүгээс хайрлах болон өөрөө л юу хүсэх гэдэг бол ондоо асуудал. Багийн хүн чинь ажил дээр нэг л явцгүй байвал тэр хүн ажлаас юу хүсхийг мэдэхгүй байгаа л гэсэн үг. Хэрвээ та өөрөө залах хурал автсан бол ирээдүйн зорилго чинь тодорхой биш байх гэсэн үг. Юутай ч өрүүлж бусдын өмнөөс бодож сурах хэрэгтэй. Хэрвээ би энэ хүний оронд байсан бол юу хүсэх байсан бэ? Түүнийг л өгөх хэрэгтэй. Тим нэгэн манлайлагч өгөөд бусдыг удирдах чаддаг. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.